Hey, зөөлсөн залуусаа тулгаа бин тулгаа байна. За энэ удаагийн Sneaker Picks зурлаараа Way of Fade 10 буюу WoW 10-ыг хүрэхээр шийдлээ. За ер нь Leaning-ийн пүүзийг танилцуулж байгаа эхний дугаар минь болох жаах шиг байна. За ингэ бичлэг эхлэхээс өмнө та манай сувг дээр subscribe дарж, бичлэгнүүдийг share хийж, like дарж donate хийчих хүсье. Ингэснээр та бүхэн надад маш том тус болж байгаа гэж хэлэхэд болно. За ингэ бичлэгийг эхлүүлцгээе. За 2012 оноос хойш Dwayne Wade хятадын Leaning брэндтэй гэрээсэн. За үүнээс өмнө Wade Jordan брэндтэй гэрээтэй байсан бөгөөд үүн нь дуусч Leaning брэндийг сонгосон. Тухайн үед энэ зүйл нь маш гайхмар зүйл байсан. За Wade-ийг тоглогч хятад брэндийг сонгох нь ер нь бол байгаагүй хэд болно. Wade Leaning-ийг сонгоход би ч гэсэн маш гайхаж байлаа. За Wade болон Leaning-ийн гэрээнд 8 жил $80 сая компанийн хувьцаа Way of Wade гэх sub брэнд буюу Nike Jordan гэдэг шиг брэндтэй болох заалтууд байсан юм байна. За ер нь бол Wade өөрийн гэсэн брэндтэй болохын тулд Leaning-ийг сонгосон гэхэд болно. За Wade-ийн хувьд энэ маш том сонголт байсан бөгөөд цаг хугацааны ихээр зөв сонголт байсан ч харагдана. За үүнээс хойш Wade-ийн signature sneaker-ууд худалдаанд гарсан. За Way of Wade 1, 2, 3, 4, 5, 6, 7 хүртэл бол загварын хувьд бол үнэхээр муу байсан. Үзүүлэлтүүдийн сайн мэдэхгүй ч. Гэтэ бос хүмүүсийн хувьд мэдэхгүй ч миний хувьд бол загварын хувьд маш муу байсан. За 2018 оноос Leaning Wade-тэй lifetime буюу бүх насаар нь гэрээ хийсэн. За үүнээс хойш Wade 8-аас эхлүүл ерөнхийдөө хүмүүсийн анхаарлыг татчих ирсэн. Wade 8-ын загварууд өмнөх Way of Wade-үүдээс шал өөр болж илүү загварлаг болж өснөөр хүмүүсийн анхаарлыг маш татчих ирсэн. Тухайн үеэс эхлүүл Leaning брэнд өөр бусад олон NBA-ийн тамирчдыг брэндтэй эсвэлэн Way of Wade-ээс гадна өөр олон төрлийн пүүзүүд гаргаж ирсэн. Үүнээс хойш хятадын брэндүүд ч гэсэн нэлээд загварлаг снекерүүдийг гаргаж ирснээр олонний анхаарлыг татчих ирсэн. Одоогоор NBA-ийн багагүй хувийг хятад брэндүүд эзэлж байгаа байлээ. За ингээд 2022 оны 7 сард Way of Fade 10 $225 үнэтэйгээр худалдаанд гарсан. За ингээд үзүүлэлтүүд рүү орцгоё. За зурлалт нь 9.3 он авчээ. Дотор модон шалан дээр маш сайн, цэвэр гадаргууд дээр маш сайн зурдаг. Зурлалтанд ямар ч асуудал байхгүй гэсэн байна. За зөөлөвч нь 9.5 он авчээ. Зөөлөвчийн систем нь Boom, Midsole болон Shank, Carbon Fiber Flight, TPU foam улвчнаас бүрдсэн юм байна. Boom зөөлөвч нь bounce эвтэйхэн зохилтын хамгаалалт сайн, зөөлөн, шилдэг зөөлөвчийн систем гэсэн байна. Материал нь 8 он авчээ. Материал нь minimal, хөнгөн, агаар солилцоо сайн, эвтэйхэн. Зарим хэсэгт премиум материал ашигласан бол ерөнхийдөө mesh материалыг ашигласан гэсэн байна. За дэмжигч нь 8.7 он авчээ. Lockdown нь сайн, шагаан хэсгийн хамгаалалт зөөлөвч нь маш сайн. Шагаан хэсэгт мөн олон хамгаалалтууд зөөлөвч дэмжигчд байгаа. Эвтэйхэн дэмжигчд бол бас асуудал байхгүй гэсэн байна. Fit 8.5 он авчээ. Өмсгөл нь true size буюу size-ында. Өмсгөл ер нь нийтээр эвтэйхэн. Өсгий болон ном өмдөх хүмүүс санал болгохоор sneaker гэсэн байна. За off door нь бол Tico, гадна уулынх нь ирзэн маш зөөлөн учраас гадна л бай зөвлөхгүй гэсэн байна. За дунд жоноо 8.8 он авчээ. US size дээр 363 г. High top гэхэд бол маш хөнгөнжин. За давуу талууд нь bouncy зөөлөвч гайхалтай зурлалт. Сул талууд нь өндөр үн, гадна уулны зөөлөн байдал гэсэн байна. За ерөнхийдөө зурлалт нь маш сайн. Гэхдээ гадна л байдал тохирохгүй. Wear tester гэх ютубер байдаг. Түүний WoW 10-ыг өмсөж гадна л бай тоглоод гадна уул нь хууларсан байгаа бичлэг харлаа. Тийм учраас ер нь зөвлөхгүй. Зөөлөвч Boom нь ер нь бусад Nike Adidas-ийн зөөлөвчтэй адилхан төвшөнд очиж ирсэн. Зарим талаараа сайн байж магадгүй гэж өрөөрөд өртсөн байна. Материал нь нимгэн, ялангуяа урд toy box-ны хэсэг нь сайн сундаг. Харин нийт дээд хэсэгт байрсан материал нь урд хэсгээс илүү сун ашиг нь бага. Илүү биетэй материал гэсэн байна. Яг хэрэгтэй хэсэгт нь бүрхүүл болон пластик зөөлөвчийг хийж өгснөөр маш ухаалаг ажилласан. Ялангуяа өсгийн шагаан хэсгийн бүрхүүл зөөлөвч нь маш сайн хийж өгсөн. Үдээс хилний хэсэгт нь яг хэрэгтэй хэсэгт нь зөөлөвчийг хийж өгсөн. Зарим пүүзнүүд үдээсийг чангаар үдэхээр хөлний дээд хэсгийг нухдаг асуудал байдаг. Үүнийг яг хэрэгтэй газарт нь зөөлөвч хийж өгснөөр шийдэж чадсан. За гадна шагаан хэсэгт байрлах бөөрн хийдэр Wade-ийн тэмдэгтэй хэсэг нь шагаан хамгаалалт болж өгдөг. За хоёр тийш хөдөлгөөнд гадна байрлах пластик материалууд нь барьж өгдөг. Улвч нь сайн, бараг л жижиг зөөлөвчийн үрийг гүйцэтгэв нэ. Улвч нь шууд Boom зөөлөвчөндөө байрсан болохоор зөөлөвч нь шууд мэдрэгддэг. Өмсгөлийн үед маш эвтэйхэн гэсэн байна. За сул талууд нь их бол маш өндөр үнэ. $225 гэдэг бол LeBron 20-с ч үнэтэй гэсэн үг.
Энэ үн бол Nike-аас ч Nike сагсан мөгийн пүүснүүд төр байдгүй. Тэгээд гадна уулны зөөлөн байдал. Уулын хэрэглэгчид энэ үн дээр гадна доторгүй сайн сникер хүсэж байгаа боловч энэ гадна уулны зөөлөн байдал нь энэхүү пүүзийг 100% заалны indoor пүүз болгож байгаа маа. Сүүлийн 3-4 жил хятадын брэндүүд маш сайн загварлаг, үзүүлэлтүүд нь ч маш сайн пүүсүүдийг гаргаж ирэх болсон. За өнийн хувьд баг зэргийн өндөр байгаа боловч бусад Европ, Америкийн брэндүүдтэй өрсөлдөж эхэлсэн. За манай Монголын хувьд хятадтай ойрхон учраас олдсон арай илүү, мөн хүргэлтийн үн арай илүү бага хямд тусах юм болов. Тийм учраас хятад брэндүүдийг нэг сонирхоод үзээрэй зүйлий. За Wade 10 дээр бол маш гоё өнгөнүүд бас гарсан байсан. За Wade 10-ыг бас олон ревюуд энэ жилийн топ tier буюу хамгийн өндөр түвшний пүүснүүдтэй оруулсан байсан. За ингээд өнөөдрийн бэлтгэсэн мэдээллийн хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан бас subscribe, like, donate хийж өгөхийг хүсье. Баяртай.